Сайн байцгаана уу эрхэмдэт үзэгчдээ. Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ лав гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөхөд бэлэн боллоо. Эрдэнэ төлөвлөрийн 2016 оны үйлдвэрлэл эдийн засаг аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлаар засвар механикийн заводын үйлдвэрлэлийн ажлын үзүүлэлтүүд хангалттай сайн үнэлгээг авсан байна. За энэ тухай мэдээллээр хөтөлбөр эхэлж байна. Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтүүд сайн байсныг үр дүнгийн тайлангийн урлагийн үеэр ажлын эсгийнхэн онцоллоо. Тус хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх төрлөөр нь давуулан биелүүлж эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг өөрийн нөөц бололцоогоор хэрэгжүүлэн ажиллажээ. Өнгөрсөн онд үйл ажиллагааны зардлаас 3 тэрбум гаруй төгрөгийг хэмнэж импорт орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шинэ данг сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн үүнээс 5.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд тус заводын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл 175 болж нэмэгдсэн бол 2016 онд нийт 77 нэр төрлийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Божуулах үйлдвэрийн термин тэжээгүүрийн хавтан илуурхад ашиглаж байгаа липхер экскаваторын шанах зэрэг томоохон эд анги сэлбэг хэрэгслийг тусынхын хамт олон амжилттай үйлдвэрлэж байна. Энэ онд бол бас нэлээдгүй ажлууд хүлээж байна надад. Тухайлбал одоо бид зах зээлийн судалгаа хий гэж яриад байгаа. Энэ бүхтэл бид Монголын дотоодын зах зээл дэх манай хийдэг бүтээгдэхүүнүүдийн судалгаа хий. Вебсайтаа ажиллуулж байна. Вебсайт дээр бид сурталчилгаа хий. За дараа нь үнийхээ асуудлыг зэгцлэе. Техник технологи өв шинжлэх тухай бас бидний асуудал яригч байгаа. Тутгуурын цагийн технологийн шинжил, техникийн үндэслэл боловсруулах ийм ажлууд бас хүлээж байгаа. Томоохон ажлууд хэвлээ. Засвар механикийн заводын дэргэд ажилладаг инженерийн зөвлөл энэ онд хийх ажлаа төлөвлөсөн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулагдаж байсан тус зөвлөл инновацийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэлээ хангаж техникийн 5 баг болон ажиллаж байна. Тус зөвлөл 40 орчим ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн засвар механикийн заводын хамт олон 2017 оныг технологийн сахилгатыг дээшлүүлэх жил болгон зарлаж MNS ISO 9001 стандартыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна. Эрдэнэ телевиз мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Зорхон аймгийн зураачдын холбооны тэргүүн Батбэлгийн санаачилгаар Монгол улсын хосгүй үнэт 3 бүтээлийг эрдэмтчүүд 10 хоногийн хугацаатай өн төлбөргүй сонирхох боломж бүрдлээ. За тус нүүдлийн үзэсгэлэн Уурхачин соёлын ордны Эрдэнэт арт галерейд нэгдлээ. Монгол улсын засгийн газрын 2013 оны тогтоолоор нэрт зураач Шарвин Ленин Чүлтмийн талын аль одонгийн ажлын дараа ядам сүрэнгийн өвгөн хуурч цэвэг жавын азарганы ноцолдон зэрэг бүтээлийг мэрэгжлийн экспертүүд үнэлж хосгүй үнэт 5 бүтээлээр бүртгэн авсан байдаг. Тэдгээрээс азарганы ноцолдон өвгөн хуурч ажлын дараа гэсэн 3 сар бүтээлийг Монголын уран зургийн галерейн түүхэнд анх удаа нүүдлийн үзэсгэлэнгээр өндөр хамгаалтын дор авчирч эрдэмтчүүдийн хүртэл болгож байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачлагаар 2 дугаар сарыг Төрлөх Орхон аймаг түүх соёл уламжлал бидний бахархал аян болгон зарласантай холбогдуулан тус нүүдлийн үзэсгэлэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэл хавгийн ивэл дор зохион байгуулж байна. Манай аймгийн хувьд бол ер нь зүгээр дажгүй сайн явж байгаа ш. Манай зураачдын бүтээл бол ер нь орчин үетэйгээ нийлээд ер нь маш сайн явж байгаа гэж би ингэж бодож байгаа. Одоо Монголд бараг анх удаа байгуулж байгаа Хөх Монгол зэвсэрлэх хүрээлэн гэдгийг байгуулах зураачдын эсхийц завгараар зураачд гүйцэтгэлийн ажлыг бус барилгын байгууллагууд зарим зүйлээр оролцсон баг. Энэ бол Монголд байхгүй одоо том хэмжээний панорам хийгдсэн Чингис хаан нэвийн их Монголын үеийн амьдралыг харуулсан. Төрсөн урлаг гэдэг бол угаасаа урлагийн оюун ойролцоогууд бол эдгээр бүгд нөгөө хүмүүс багтаж харж тэ баярлаж баясаж ингэж шүтэж яаж суучаас тийм адислагддаг байхгүй. Тийм учраас ямарваа нэгэн сонгодог бүтээл ямар аль нэгэн улс оронд аль нэгэн газар оронд очихоор тухайн газар орно адилсалж идэв. Тийм учраас өнөөдөр одоо Монгол төмний их баярын өмнө одоо орхинчуудаа эрдэмтчүүдээ бас нэг гар оюуны гоё юм хөрөнгө оруулалт тэгээд адилсалж ийн гэсэн үг юм. Тийм тэгээд тийм оюундаг үс байгаа юм л да.
Монголын уран зургийн галерейд 1922 оноос хойш өнөөдрийн хүртэл 3000 гаруй дүрслэх урлагийн олон сайхан бүтээл хадгалагдаж байна. Жил бүр шилдэг уран бүтээлийг шалгаруулах журмаар сан хөмөргөө баяжуулдаг. За 1958 онд бүтээгдсэн Монгол Улсын төрийн шагналт ардын зураач, Үржингийн ядам сүрэнгуайн, өвгөн хуурч, Монгол Улсын төрийн шагналт урлагийн гавьяа зүтгэлтэн ардын зураач Гэлгийн одонгийн ажлын дараа Монгол Улсын төрийн шагналт ардын зураач Очрын цэвэг жавын азарганы ноцолдоон зэрэг уран бүтээлийг анх удаа орон нутагт дэлгэж байгаа нь эрдэнэчүүдэд барьж байгаа бэлэг оюуны хөрөнгө оруулалт болж байна. Тэгээ Орхон аймгийн засаг дарганы хамгаалгын газар Орхон аймгийн зураачдын урчуудын эвлийн хороо энэ санаачлалыг гаргаж манад хандсан яам холбогдох хууль журмын дагуу зөвшөөрлийг олгож орхинчуудад үзүүлэх зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байгаа. За бид нар хадгалалт хамгаалтын хувьд гэмбэл яг Монгол улсын хэмжээнд мөрдөгж байгаа Монгол улсын стандарт хууль дүрм журмын дагуу зөвөрлөлт тээвэрлэлийн журмын дагуу бүрэн гүйцэд хамгаалтын доор авчирсан байгаа. Орхинчууд энэ дээр нэлээд сэтгэл гаргаж цаг дагийн хамгаалттай мөн дээрээс нь сав баглаа бодол дээр нэлээд анхаарч ирсэн байгаа. Боловсрал соёл урлаг спортын яамны шийдвэрээр Монголын уран зургийн галерейн захирал Баатарсүх уран зургийн галерейн бүртгэл мэдээллийн санч өвчин дулумнаар өндөр хамгаалалт хадгалалтын горимын дор нүүдлийн үсгэлэнг авчирлаа. Үсгэлэнгийн нээлтэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх Ганбат, засаг даргын тамгын газрын дарга Соёлчхүү, боловсрал соёл урлагийн газрын дарга Батан болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцлоо. Монголын уран зургийн сор болсон бүтээлүүдийг гадаадын улс орнуудад аваачиж байсан ч орон нутагт анх удаа Эрдэнэт хотод нүүдлийн үсгэлэнг зохион байгуулж байгаа нь энэ юм а. Ийхүү тус үсгэлэнгийн нээлтийн суран аргамжийг хүндэснээр Монголын хосгүй үнэт уран зургийг үжиж сонирхох боломж эрдэмтчүүдэд бүрдлээ. Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөө биелэх нь лаборатори судалгааны төвийн үйл ажиллагаа сайн байгааг харуулах давхар үнэлгээ болдог. За тиймээс өнгөрсөн онд баяжуулах үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн нь лаборатори судалгааны төвийн ажлыг онц дүнтэй үнэлэгдэх нэг хүчин зүйл болсон гэж төвийн удирдлагууд онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн лаборатори судалгааны төв нь үндсэн 2 чиглэлээр ажилладаг. Эхний чиглэл нь баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагааг бүрэн гүйцэд биелэхэд хяналт тавихын зэрэгцээ туршилт судалгаа хийж зөвлөмж өгдөг бол дараагийн чиглэл нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудал, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өртөг зардлыг бууруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэгддэг байна. Энэхүү чиглэлүүдээ өнгөрсөн онд сайн хэрэгжүүлсэн учраас тус цехийнхэн үр дүнгийн тайлангийн орлоор онц дүнтэй үнэлэгдлээ. 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтаас гарч байгаа, ашиглалтын явцад гарч байгаа эсэлцэн өдрийг боловсруулах жилд 6500 тонн катодын үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хийж эрдэнэт соёлын зөвлөлд бат хамгааллаа. За технологийн химийн бодисуудыг заримыг нь дотооддоо үйлдвэрлэх ийм боломжуудыг судалж төрөвчсөн үйлдвэрлэлд нэвтрээд өгөөд явж байна. Гэх мэтлийн юм ажлууд дурдж болохоор байна. Одоогийн байдлаар лаборатори судалгааны төв технологийн аяллыг бууруулах чиглэлд судалгааны ажил хийгдэж байна. Энэ ажил 2017 онд үргэлжлэх юм а. Мөн тус төвийн хамт олон баяжуулах үйлдвэртэй хамтран молибдений үндсэн флотацийн 1-р цэвэрлэгийн хаягдлыг гидрометалл ургийн аргаар боловсруулах судалгаа, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн усны халдваргүйжүүлэлтэд электрокоагуляцийн аргыг ашиглах боломжийн судалгаа зэрэг 32 чиглэлийн ажлыг энэ онд хийхээр төлөвлөжээ. Анхаарлаа хандуулж байгаа үзэгчдэд баярлалаа. За Орхон аймгийн хэмжээнд 30 гаруй өсвөрийн бүх, 70 гаруй цолтой бүх үндэсний бүхээр хичээллэж, за тухайн спортыг хөгжүүлэхийг чиглэсэн олон талт үйл ажиллагааг аймаг орон нутагтаа зохион байгуулсаар байна. За тэд нийгэмд чиглэсэн ажлынхаа талаар хэвлэлийн баг хурал зохион байгууллаа. Орхон аймгийн Бентамир спортын газрын 40 жилийн ойг ухтан Хэмэр хурсан аялгау хандивын тоглолтыг зохион байгуулж байна. Бентамир спортын газрын үндэсний бүхийн дасгалжуулагчийн санаачлахаар үндэсний бүх сонирхогч бүхчүүдийн дунд нийгэмдээ чиглэсэн сайн үлсийн аяныг шат дараатай зохион байгуулж байна. Шинэ жилийн баяраар бүхчүүд зорилтод бүлгийн 30 гаруй хүүхдэд бэлэг тараасан бол энэ удаад сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран судалгаа гаргаж өрхийн орлого ба өндөр настай ахмадуудад туслахаар болжээ. Алтан унжлага тэмэх гал дахиад жилийг угтаж мөн Орхон аймгийн Бентамир спортын газрын 40 жилийн угтсан бүхчүүдийн оролцоо нийгэмд хандивын тоглолт Хэмэр хурсан аялгау хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. За энд тоглолтыг зохион байгуулснаар бид одоо
Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа Орхон аймгийнхаа болон Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэнд өөрсдийнхөө хийж бүтээх зүйлийг хийж бүтээсэн ийм говьяаныхаа амралтанд байгаа азаа буурлуудаа дамжиргааны төвшөнд байгаа одоо энэ сар шинэ тэмдэглэж чадахгүй байгаа ийм азаа буурлуудаа 30 ахмадад бид энэ тоглолтын орлогоор одоо сар шинийхэн нэмийг бэлдэж өгөх гэж байгаа. Одоо сар шинэнд нь хэрэгтэй юу гэдгийг одоо хэвэн бов тавгийн яамын сүү цагаан идэ гэдэг одоо хэрэгцээтэй бүхэл юм авч өгнө. Энэ жил бол эдийн засгийн хүнд байгаа. Тийм учраас бас ахмадууд маань бас сар шинэ тэмдэглэж чадахгүй байвал бас хэцүү. Монгол хүн сар шинэ тэмдэглэхгүй байнад бол бас хэцүү. Тийм учраас бид нар бас чадах зүйлээрээ энэ ахмадуудаа тусаар элэг барья гэсэн үгдээс бүхчүүд маань тэр санаа нэгдээд ийм үйл ажиллагаа зохион байгуулалт явуулж байгаа. Тэгэхээр бас орхончууд маань бас нэгнийгдээ тийм ээ. Тийм болоосоо энэ үйл ажиллагаа бол бас Орхон аймгийн хэмжээнд бол бас нэлийн өргөн явж байна. Бүгчүүдийн оролцоог нийгэмд чиглүүлгийн уриалгыг дэвшүүлэн Орхон аймгийн үндэсний бүхий холбооны гишүүд уран бүтээлийн тоглолтоо эрдэмтдчүүдэд өргөн барьж байна. Энэ сарын 23-нд Урхачин соёлын ордонд тоглогдох дуун цэнгүнд улсын харцах, саран цогт улсын начин нэгдэл, аймгийн арслан Ган төмөр, аймгийн арслан Лавг Баатар, цэргийн зан Амгаа, аймгийн начин Бат ирээд үе зэрэг бүгчүүд оролцоно. Хиймэр хурсан аялгау тоглолтын тасалбар 10,000 төгрөгөөр худалдаалагдаж, орлогыг нэн ядуу гихт тодотголтой ахмадуудад зориулах юм байна. Туус тоглолтод аймаг улсын цолтой хүчит бүгчүүд оролцохоос гадна бүх тайлбарлагч, засуул, морь цоллоочд оролцож сайн үйлсийн аянд нэгдэхээр болжээ. Энэ мэтчлэн нийгэмдээ чиглэсэн олон сайхан сайн үйлсийн аян ажлыг бүгчүүд санаачлан зохион байгуулж, үндэсний бүхий спортын хөгжлийг түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрдэнэ үйлдвэрийн хөгжлийн хилцээний инновацийн төвөөс зохион байгуулсан сайн саналын системийн манлайлагчдын бүтээлч санаачлагч чуулганы сүүлийн буюу 3 дугаар шатны хилцүүлэг өнөөдөр болж шилдэг 10 төслийг шалгаруулсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна. Хөгжлийн хилцээний инновацийн төвөөс зохион байгуулсан сайн саналын 100 манлайлагчдын бүтээлч санаачлагч чуулган үндсэн 2 зорилгыг дэвшүүлсэн. Сайн саналын системд идэвхтэй оролцдог, хамгийн олон сайн санал гаргаж хэрэгжүүлдэг манлайлагчдыг компани ажиллагчдад таниулан сурталчлах, нийт хамт олонний саналын систем дэх оролцоог нэмэгдүүлэхэд эхний зорилго нь чиглэгдэжээ. Эдгээр идэвхтэй хэсгийн оролцоонд тулгуурлан компанийн үйл ажиллагаа болон процесс тулгарч байгаа бэрхшээлүүдийг багасгах чиглэлээр төслийн сайн санаануудыг дэвшүүлж хилцүүлсэн чуулганы нэг зорилго үр дүн боллоо. Энэ төслүүдийг үнэлгээний комисс бүрдээд тухайн төслийн үндэслэл хэрэгцээ шаардлага нь юу юм, шийдэл нь юу юм те ямар үр дүнд хүрэхийн төслийг хэрэгжүүлснээр гэсэн ийм шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж нийтдээ нэг 10 хүртэлх төслийг инновацийн төвийн зүгээс хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр сонгож авах юм ба. Бүтээлч санаачлагч чуулганы 3 дугаар шатанд эхний үе шатнаас шалгарсан 20 төслийг багууд танилцуулан хэлэлцүүллээ. Хөгжлийн хилцээний инновацийн төв цэхүүдийн ерөнхий мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг эдгээр төслийн саналаас 10 төслийг тодорхой үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулсан. Үүнд засвар механикийн заводын баян жаргалын санаачилсан ГЦ 1400 гидроциклоны резинийг шатаахгүйгээр зорж авах, божуулах үйлдвэрийн Батбаярын санаачилсан гагнуурын аппарат дээр цагийн механизм тавих, Илуурхан ган жаргалын санаачилсан дугуйт төрөгчдээр шон зөөх төхөөрөмж суйрлуулах, чанар хяналтын хэлтсийн инх төрийн санаачилсан эвдэрч ашиглагдахгүй болсон шатхуун зуухнуудын их биеийг ашиглан шин зуухыг, тээвэр логистикийн албаны ган тулгын санаачилсан ашигтай талбайг нэмэгдүүлэх, зөөврийн рамп байгуулах, мөн албаны гамбатын санаачилсан явган үний зам хийх, божуулах үйлдвэрийн оюун бололтын санаачилсан гагнуурын трансформаторын удирдлагын хэлхийг автоматжуулж, эрчим хүчний хяналт гаргах, эрчим хүчний цэхийн мөнхбаатарын санаачилсан CN 3197 насны хамгаалах хөтөлбөрийг зэвэрдэггүй материалаар хийх, үйлчилгээ аж ахуй албаны алтан цэцгийн санаачилсан ашиглагдахгүй байгаа хүлэмжийг ашиглан мод үржүүлэхийн газар бий болгох, мөн албаны баасан доржийн санаачилсан хийм цэвэрлэгээний бодисыг конденсацийн аргаар уурнаас шингэн төлөвт шилжүүлэх төхөөрөмж саналууд шалгарч, эдгээрийг инновацийн төвөөс санхүүжүүлэх боломжтой гэж үзжээ. Мэдээ үргэлжилж байна. Эрдэнэ цүү компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн олон улсын чанарыг нэвтрүүлэн хэрэглэгчдэд чанартай сүүн бүтээгдэхүүнээр үйлчилж ISO 9001:2015 аудитын гэрчилгээг гардан авсан байна. Энэ нь Орхон аймагт хүнсний үйлдвэр эрхлэгчдээс анхлан ISO 2015 чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон явдал байлаа.
Эрдэнэцэг компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн эко бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нэвтрүүлэн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж ирсэн сүүсүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм а. Тус компани нь дэлхийн 150 гаруй орнд салбартай олон улсын ICI Global компани бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын стандартад нийцүүлэн 2011 онд ISO 9001 чанарыг нэвтрүүлсэн бол энэ удаад 2 дахь удаага чанарын стандарт үзүүлэлтийг хангажээ. 특히 우리 에르드네츠 에코 컴퍼니는 За Эрдэнэцэг компанийн хувьд бол өнгөрсөн оны ажилчид нь энэ жил бол бүгд солигдсон, захирал маань ч гэсэн солигдсон. Тэр ч үүднээсээ шинжилсэн аудитыг дахин явуулж байгаа маань эдний хувьд бас нэгэн ахиц буюу төвчнөө илүү хурцтай ахиулж байгаа сайн тал гэж үзэж болно. 함으로 인해 가지고 더 높은 수준의 경영 활동을 진행하고 있습니다. Манайх олон улсын стандартыг болохоор зэрэг 2001 оноос хэрэгжүүлж ирсэн. Үүсгэн байгуулагдсанаас хойш олон улсын стандартыг хэрэгжүүлснээс Эрдэнэтийнхээ ард түмэнд эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж чанартай бүтээгдэхүүн хангах, нийлүүлэх гэсэн зорилтын дор явж байгаа. Манайх 2017 онд болохоор зэрэг 2008 стандартны баталгаажилтаа магадлан аудитаа 2015 руу шилжүүлэн өнөөдрийн байдлаар ISO 9001 2015 аудитынхаа гэрчлэгийг гардаа авж байна. Хүнсний үйлдвэрлэлийн салбараас Эрдэнэцэг компани анх удаа Эрдэнэт хотод ISO 2015 аудитын чанарын гэрчлэгийг гардан авлаа. Одоогийн байдлаар сүүсүүн бүтээгдэхүүнийг 400 орчим байгууллагатай хамтран ажиллаж нийлүүлж байгаа бөгөөд цаашид хөрш зэрэгэлдээ гадаад улсуудыг Монголын брэнд сүүсүүн бүтээгдэхүүнээр ханган ажиллахаа зорилттой болгон ажиллаж байна. Одоо үзэгчид та бүхэн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулна уу? Зочинтой сэтгүүлч Мөнх Уянга ярилцсана. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ, Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагын цагаар үргэлжлэн хурж байна. Өнөөдөр манай студид геолог хайгуулын ангийн өрмийн инженер Цэвэлд орж оролцож байна. Танд орой минь төргий. Баярлалаа, та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ төлнөрийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг геолог хайгуулын ангийн талаар танилцуулж, за тэгээ сүүлийн үеийн ажил амжилтын талаар та үзэгчдэд мэдээлэхгүй юу? За тийм шүү. Геолог хайгуулын анги бол үнэхээр одоо Эрдэнэ төлнөрийн энэ бүтээн байгуулалт уулуурхайн одоо өсгөний үйлдэж байгаа энэ ажилт бол манай геолог хайгуулын ангийн үүрэг бол ихээ. Үнэхээр сайн тодтолоо. Манайх чинь геолог хайгуулын анги бол одоо Эрдэнэ төлнөрийн одоо нөөц, нөөц, олонголт одоо бүх ашиглалтыг бүхэл ажиллагааг хариуцсан ажилтдаг. Түүнээ бидний өмнө өрөмжлөг геолог хайгуулын эцсийн үнэлт үнэлтээр хийсэн үнэлт үнэлтээр геолог одоо ашиглалтын буюу хайгуулын ажил тэрний дүгнэлтийн ажил явагдаж байдаг. Үүнтэй холбоотойгоор манай өрмийн хэсэг геолог хайгуулын геологийн алба манай хэсгүүд маш сайн амжилттай ажиллаж ирлээ. Энэ одоо өнгөрсөн жил. 2016 оны ажлын амжилтуудаас дурдвал ямар амжилттай ажил ба. За тэгээд өрөмдлөгийн одоо бүтээмжийн хөдөлгөөнийг өрөмдлөгийн үйл явцдаа тусган ажиллах тал дээр хэрхэн анхаарч ажилласан болоо? За энэ өнгөрсөн онд бол 2016 онд бол манай геолог хайгуулын ангийн нийт өрөмдлөгийн хэмжээ бол юу байсан маань 26,764 түвш метр байсан нийт. Гэхдээ компани хөрөнгө байгуулалтаар өрөмдлөх хөрөнгөлөг бол 14,000 байсныг бид нар яг бүрэн гүйцэд өрөмдлөг хийж 100% өрөмдлөгийн ажил хайгуулын ажлыг гүйцээлээ. Тий. Үүнтэй холбоотойгоор одоо энэ 16,000 онд чинь манай геолог хайгуулын анги ч бас Эрдэнэ төлөвлөлтөй одоо Монгол улстай тийм ээ. Юу яалаа? 13-аас 16 онуудын гүйцэх хайгуулын ажиллагаа энэ багуу Эрдэнэтийн яваа хотын багуу хойд хэсэг буюу төвийн хэсгүүдийн хайгуулын ажиллагааны үр дүнд Эрдэс баялгийн одоо Монгол улсын тийм ээ Эрдэс баялгийн одоо нөөцөд одоо хөдрийг бол 2,36 сая тонн хөдрий буюу одоо 7 сая 759 мянган тонн цэвэрдсэн ийм нөөцийг хүлээл өнгөсөн. Одоо энэ бол одоо 16 оны одоо манай геолог хайгуулын анги одоо нэлээд том бахан амжилтаа.
Энэ дээр бол одоо манай геологи хайгуулын ангийн нийт ажиллаж геологууд бүх одоо урмын хэсэг, засварын хэсэг, тэр механикийн хэсгүүд геологийн алууныхын ажилласан асар том ололт гэж боддог. Тэгээд мөн чинь одоо геологи хайгуулын ангийн ерөнхий том төлөвлөгөө байдаг. Одоо хойтлын баяжуулах фабрикийн далангийн одоо судалгаа маш одоо онцгой объектын судалгааны өргөмлийн ажлыг манайх гүйцэтгэж байна. Тэн дээр бас шинэ оновчтой одоо чиний хэлж байгаа тэр юуны бодлогын хүрээнд одоо инновац шинэ бодлогын хүрээнд тийм ээ шинэ өргөмлийн ажлын аргыг нэвтрүүлэн өргөмлийн ажил явуулсан. Энэ нэлийн оновчтой болсон. Тэгээ одоо энийг бас энэ жил бас туршилтын журмаар явуулах баг. Мөн дэслэгээний уулын цул бэлдэх, далан байгуулах, шинэ далан байгуулах, далан нөхөх энэ одоо дэслэгээний уулын цул бэлдэх дэслэгээний өргөмлийн ажлыг бас 100% биелүүлэн ажилласан байгаа. Тэгээ өөрөөр манай геологи хайгуулын ангийн үйл ажиллагаа бол одоо тэгээд яг Эрдэнэт үйлдвэрийн нөөц Эрдэнэт үйлдвэрийн цаашдын одоо ашиглалтын явц ер нь цаашид энэ доош одоо геологи хайгуулын ангийн геологийн судалгааны тэр тайлан бичсэн геологуудын судалгааны юу тайлан проект гэж ярина тийм ээ төслийн дагуу энэ ажлыг нэлээд амжилттай гүйцэтгэж яваа. Манайхан чинь геологи хайгуулын ангийн геологийн өргөмлийн нэлээд томоохон технологитой болсон. Өөрөө үйлдвэрлэлийн баазтай. Тэн дээр одоо шинэлэг инновацийн буюу одоо шин санаа сэтгэлтийн ажиллагааг харгал өдөр болгон явагддаг та гэж дотроо боддог. Яагаад гэж боддог вэ гэхээр жижигхэн одоо боолт гайг эсвэл одоо жижигхэн өдрөд гэмтлэг тэр доогон зас чансалж аваад манай одоо инженерүүд манай засварын хэсгийн токочд маань энэ их баярлж явдаг. Тэгээ одоо хийсэн ажлын одоо мөнгөн дүнгээр одоо бас над санаад байхгүй зүгээр. Яг хийсэн ажлууд бол одоо их бий. Нүдэнд харагдаж байгаа гэж хэлэхэд одоо та над харагдаа та нар харагдахгүй болохоор хэцүү. Тэгээд би завсарсан дуртахад одоо манайхан чинь сая явуулын өрмүүдийг суйрлуулах ачилгаад мэхээ хэмжээний мөнгөн дүнтэй ажлыг сайн амжилттай хийлээ. За геологи хайгуулын анги маань яг одоогоор хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үргээ гүйцэтгэж байна. Тэгээд ажилчдын санал санаачлага үйлдвэрийн хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор хэр нэмэгдэж байна. Та яг дунд нь бас ажилдаг хүний хувьд одоо илүү харагдаж байгаа гэж бодож байна л да. Ажилчдын санал санаачлага өмнөх байдлаасаа ямар төвшөнд очиж өөрчлөгдөж байгаа нь тэр нь одоо ажил хэрэгтэр хэр нөлөө үзүүлж байгаа нь. За яг геологи хайгуулын анги бол нийт 129 ажилт үндэс ажилтан ажиллаж байгаа юм л да. Түүн дээр нэг 50-60 одоо нэмэлт хөлсний гэрээр ажилласан ажилчид маань одоо олон жил яг хөлсний гэрээд ажилчдаар ажиллаж байгаа. Энэ хэд маань бас биднээс ажил асар их тийм болж нугалж өгдөг. Тийм ажилчид одоо 2006 оноос ахуулаад манайх 6 оноос ахуулаад манайх чинь лицензийн 5 талбай эзэмсэн ажиллаж геологи хайгуулын одоо Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх энэ их үйлсэд нэлээд их хөрөнгө зарцуулсан. Одоо манай компани тэрний дагуу бид нэр 5 лицензийн талбайд геологи хайгуулын ажиллагааг нэлээд шагуу хүнд явуулж ирсэнтэй холбоотой бас өргөмлийн багш техникүүд ч бас нэмэгдэж бас ажлын хүчнийг бас гэрээгээр авч ажилладаг байгаа. За энэ инновац буюу одоо тэр шинэ санаа сэдлийн хувьд бол одоо их сайжирч байгаа. Анх бол бид чинь яг одоо сайн санал, энгийн санал одоо энэ одоо үйлдвэрлэлийн нэвтрүүлгүүдийн тийм ээ. Энэ болох юм байна, болохгүй байна гэдэг мэдээ зөвлөөр ярьж хэлцдэг байсан. Тэгээд давхарцсан санаанууд янз бүр гардаг байсан. Одоо хүмүүс ойлгосон байна. Яагаад гэвэл энэ сүүлд гасан урамшууллын одоо бас нэг юу вэ штэ хэдэн төр тийм байна одоо урамшууллын систем илүү үзүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор манайхан чинь сая коронк одоо өөрийн одоо нөөц болцоог ашиглан коронк хийгээ. Одоо манай өрмийн инженерүүд тооцоологч авдагч дарга нарийн болдод хамтарсан штангийг одоо ахин сэргийн засвуулах төсөл нэлээд амжилттай яваад одоо энд төсөл төсөл нэлээд баттгаажуулаад 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авцсан байгаа. Одоо энэ ажиллагаа хийгдэх баг. Тэгээд өрмийн одоо ер нь бол шин санаа бол их бичих их дэрийг одоо тайлгнах бичиж одоо баталгаажуулах энэ ажиллагаа бол маш чухал гэж дотроо боддог. Одоо ер нь шин санаа би түрүү ярьсан шин санаа бол ерөнхийдөө манай засварын хэсэг болон өрөмдөр ч гэсэн одоо байн гарч байгаа юм л. Өрөмлөг гэдэг бол өөрөө тэнд чинь газрын гүнлүү одоо ерөнхийдөө үл мэдэгт хөртөнс өрөмлөгийн ажил явуулж байна гэсэн үг шүү дээ. Гэтэ гişний хайгуул ажил явсан байлаа ч гэсэн бүх газар нутгийн өрөмлөгийн ажил чинь шинэлэг байх хэвээр. Тэн дээр ямар нэг одоо
өрмийн одоо аваа гослог өрөмлийн технологи барина гэдэг чинь бас л тэнд өдөр болгонд одоо тэнд чинь шин санаа явж идэг. За энийг чи ингэж татчих юм тхүү. Энийг шууд шавар зурж ингэж ажиллагаа явуул. Шавар зургууд одоо ингэж зургууд хямдхан байна тийм ээ. Юунтэй холбоотой бас усны зүү, ус өргөх зүү, тэр шавар зургах асуудлуудыг нэлээд олон асуудлаар шийдчихсэн түүхтэй. Засварын хэсэг дээр болох тэр зэрэг өрмийн одоо деталуудыг нэлээд одоо бас өөр юм болгоод хийчих. Тийм их санаанууд их. Одоо хүмүүсийн одоо тэр инновац тэр одоо шинэ санаа сэтлэл нэлээд амжилттай явж байгаа гэж бодлоо. Яг зөв бодож явдаг. Одоо 2017 оны эхний удирдал гараад ажиллаж байна. 16 оны ажлын амжилтаа одоо бүрэн 100% гүйцэтгэлтэй хийсэн хамт олон маань 17 онд мэдээж энэ одоо ажлын амжилтаа ахиулах гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 17 онд одоо ямар ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа тухайга та ярилцлагын төгсгөл бас үзэгчдэд мэдээлвэл. За тэгээ. Ер нь бол бид чинь одоо хайгуул анги бол Эрдэнэ төлөвлөрийн одоо яг Бадамсгын захирлын банахантай та танилцах одоо угаар ярилцлага хийж очиж биднэртэй уулзсан нэг ярьжсэн одоо яг л одоо зөв чигийг заагч нь та гэж юу. Та хэд бол одоо гялах хайгуул одоо анги бол Эрдэнэ төлөвлөрийн одоо энэ ашиглалтын одоо ирээдүйн одоо зөв чигийг заагч мөө гэж хэлэхэд би их баярлж байна. Тэгэхээр одоо бид бол тийм бахаар сатгаа боддог. Тэгээ одоо энэ манайхад энэ жилийн төлөвлөгөөр одоо нэг компани мөнгөөр 10 хэд вэ? 15,000 тууш метр хэмжээний ажлууд. Тэгээ нийтдээ бол нэг 29,000 тууш метрийн хэмжээний ажил нэг гүйцэтгэхээр байх. Энэ ажил маань одоо амжилттай эхлээд явж байна. Энэ амжилттай гүйцэтгэх нь ер нь бол Геол хайгуулын ангийн үндсэн энэ одоо хайгуулын үйл ажиллагаанаас гадна тэслэгийн өрнөлөг одоо бүх л одоо Эрдэнэ төлөвлөрийн өрнөлөгтэй холбоотой бүхэл ажиллагааг банах дангааг үүсгэж байгаа. Эрдэнтийн орон буюу Эрдэнтийн бүсэд дангаас одоо би дааж хүч хөхөг одоо бааз суртай анги бол манай анги. Геол хайгуулын одоо Эрдэнэ төлөвлөрийн гэж тодтоо. Геол хайгуулын анги юм шүү дээ. Тийм учраас одоо Эрдэнэ хоттой бас хамтарсан тийм одоо харилцан тусах одоо бидний самтрын ажиллагааны хүрээнд бас одоо их том ажлууд хийгддэг л дээ. Ходог усны асуудлууд байна, барилгын суурины инженериологийн судалгааны өрнөлгийн асуудлууд байна. Ер нь ингээд бодох тэр манай ангийн одоо үйл ажиллагааны цаг үе их. Тэгээ одоо эндэх баярлж бахарж явдаг. Манайх бол 16 онд бол энэ ажиллагааг нэлээд амжилттай хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлдэхэн одоо ямарваа нэгэн осол үгээр одоо ажиллааг гүйцэтгсэн. Түүнтэй 2016 оны 2 дугаар үлрэлт хэсэгтээ одоо 1 дугаар байранд орсон байгаа нь хөдөлмөрийн Монголын аюулгүй ажиллагааны чиглэлээр. Тэгээ мөн саяхан 4 дугаар шатны үйлчлэг дотоод аавтын тийм үйлчлэг явлаа. Энэ үйлчлэгч одоо бас гинт ирдэг болсон юм байна. Одоо бэлтгэл мэддэггүйгээр 2 хоног яваад бас амжилттай одоо дүн үзүүлсэн. Тэгээ одоо манай ажил бол сайн байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж Эрдэнэ төлөвлөрийн одоо чухал үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа Геолог хайгуулын ангийн ажлын амжилтын талаар мэдээллийг Эрдэнэ телевизийн үзэгчид болон уурхай төвчилсэн хотын иргэдэд өгсөн танд их баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсье баярлалаа. Та хүнсээ одоо их амжилт хүсье. Тэгээ одоо ирж байгаа энэ алтан унжууд хэмээх дахиад хэлтэй одоо амжилттай яхийг Эрдэнэ төлөвлөрийн хамт олонд болон Геолог хайгуулын ангийн хамт олон Эрдэнэ хотынхаа хөдөлмөрч аваад хүсэж байна. Их сайн сайхныг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэнд хүргэж байгаа мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдрийн зочноор Геолог хайгуулын ангийн өрмийн инженер Цэвэлд орж оролцлоо. Та бүхэнд хүргэж байгаа мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Улс орон болон дэлхийн тэхэнд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа зөвхөцгөөё. Ерөнхий сайд Турк улсаас Монгол улсаас суугаа ичмэр сайдыг хүлээн авлаа. Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа ерөнхий сайд Ахмед Язгалыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Эрдэнэт уулзалтын эхэнд манай хоёр улс эдийн засаг хөрөнгө оруулалтын өргөжүүлэх хамтын ажиллагааны боломжит нөөцийг бүрэн дүрэн ашиглах шаардлагатай байгааг онцоллоо. Тэрээр Улаанбаатарт байгаа Турк сургуулийн төгсөгчдийн дипломыг Турк улсад хүлээн зөвшөөрөхгүйгээд тус улсад суралцах монгол оюутны тог нэмэгдүүлэх боломжтой гэд Turkish Airlines компанийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой эсхийг сонирхлоо. Төрөөс иргэний нисхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд энэ асуудлыг тодорхой хугацаанд хойшлуулахар
шийдсэн гэдгийг ерөнхий сайд Эрдэнэт хэллээ. Мөн Улаанбаатарт ажиллаж байгаа турк сургуулиудын талаарх бодлого арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тэнд суралцаж буй 2000 гаруй хүүхдийн эрх ашгийг хөндөхгүй байх. Эдгээр сургуулийн асуудлыг ч сургалтын хөтөлбөр бусад үйл ажиллагаагч Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах ёстойг ерөнхий сайд Эрдэнэт онцоллоо. 2013 онд Турк улсын ерөнхий сайд Эрдоганы Монгол улсад хийсэн айлчлалын үеэр Туркийн Эксим банкнаас олохоор тохирсон 300 сая $ын хөнгөлөлтөө зээл болон 500 саяас 1 тэрбум $ын төсвийн дэмжлэгийн зээлийн асуудал нь шийдэгдэхгүй удаашрч байгаад санаа тавьж ажиллахыг элчин сайд Ахмад Язалаас хүслээ гэж засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаалтнаас мэдээллээ. Трампын үндэсний аюулгүй зөвлөх албан тушаалаасаа огцорлоо. Цагаан ордны үндэсний аюулгүй зөвлөх Майкл Флин даваа гарагийн шөнө огцор хөргөлөө өгсөн талаар CNN мэдээлж байна. Өнгөрсөн сард Америкийн хууль зүйн яамнаас Майкл Флин Америкийн нэгдсэн улсад суух Оросын албаны улсын элчин сайдтай утсаар ярьсан ярианыхаа талаар албаны хүмүүсийг төөрөгдүүлж байна хэмээн ерөнхийлөгч Трампд анхааруулж байсан байна. Майкл Флин өөрийн огцор хөргөлтөд би Оросын албаны улсын элчин сайдтай утсаар ярьсан талаар дэд ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүст дутуу дулмаг мэдээлэл өгсөн нь зориудаар бус юм. Би ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөс уучлал хүссэн ба тэд миний уучлалыг хүлээн авсан хэмээн бичсэн байна. Fox News сувгийн мэдээлж байгаагаар Дональд Трампын тангараг өргөх ёслолоос өмнө Майкл Флин Оросын албаны улсын элчин сайд Сергей Кисляктай утсаар ярьсан ба ярианыхаа явцад Америкийн нэгдсэн улсын Оросын эсрэг гаргасан хоргийг цуслах талаар ярьсан гэдгээ өгөөсгөж байсандаа дэд ерөнхийлөгч Майк Пенсээс уучлал хүссэн гинэ. Ардчилсан намын гишүүн сенатор Эд Мерки Крис Мерфи нар Майкл Флиний Оросын элчин сайдтай утсаар ярьсан явдлыг шалгахыг шаардаж байсан билээ. Утсаар ярих явцдаа Оросын албаны улсын эсрэг гаргасан хоригийн талаар ярьсан эсхийг нь мэдэх чухал болохыг тэд онцолж байсан юм а. Хуулиараа Трамп албан ёсоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болохоос өмнө буюу Майкл Флин төрийн албанд ороогүй байх үедээ өөр улсын дипломат төлөөлөгчтэй ярих эрх түүнд байгаагүй гинэ. Пхеньяны эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ авахыг нэгдсэн үндэсний байгууллага уриаллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид өчигдөр хуралдлаа. Умард Солонгосын баруун хойд нутгийн умард Пхенган аймгаас харвсан пуужин 500 орчим километрийн зам туулан Япон тэнгис дунсан гэж албаны хүмүүс мэдгдсэн билээ. Япон Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын хүсэлтээр аюулгүй зөвлөл хуралдсан юм. Пхеньян пуужин харвсан нь аюулгүй зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчсөн гэж 3 улс үзэж байна. Пуужин харвсныг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш зэмлэн буруу шахын сацуу Пхеньяны эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хориг арга хэмжээний хүрээнд Умард Солонгосоос нүүрс импортлохыг хориглосон хэдий ч Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж туршилт хийсээр байна. Умард Солонгостой нэгт харилцаатай бүгд найрамдах хятад ард улсын бусад улс орн нэгдсэн хариу арга хэмжээ авахд нэгдэх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Оросын элчин сайдын аминд хүрсэн хүний зураг 2017 оны шилдэг зургаар шалгарлаа. Associated Press агентлагийн зурагчин Бурхан Озбилижигийн зураг 2017 оны World Press Photo тэмцээний оны шилдэг зургаар шалгарсан байна. Тэрээр өнгөрсөн 12 дугаар сард Туркийн Анкара хотод гарсан Оросын элчин сайдын анхлагын хайснаа буулгасан билээ. Тэмцээний шилдэгээр тодорсон зураг нь Бурхан Озбилижигийн энэхүү аллагын тухай хийсэн фото сурвалжлагын нэгэн хэсэг байсан хэмээн Associated Press агентлагаас мэдэгдсэн юм а. Гэсэн хэдий ч буу барьсан алуурчин элчин сайдын цогцсны дэргэд зогсож орилж байгаа ганц энэ зураг л шагнал хүртжээ. Одоо үзэгчид та бүхэн хотуудын цаг агаарын ойрын 3 хоногийн урьдчилсан мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үн ханш ямар байгаа талаарх мэдээллийг хүлээн авна.
Эрдэнэ түүлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ лав гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөлөө. Анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргааш ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай.